За сайн байцгаана. Та бүхэнд өнөөдөр Google-ийнхаа 3 дахь хичээлийг оръё. За 3 дахь хичээл маань энэ санал асуулга дээр форум дээр одоо бас арай жоохон дэлгэрүүлээд ийм хичээл орё гэж бодлоо. Одоо санал асуулгаа яаж явцыг яаж харах вэ тийм ээ. За явцыг гэж биччихүүлээд гэдэг. Явцыг яаж харах вэ? За одоо санал асуулгаа өөрийнхөө сайт руу яаж холбох вэ? За нөгөө required гэж заалч нөгөө нэг энийг бүгэлг гэсэн тийм юу форум дээр байдаг ч тийм тэрийг оруулах. За бусад функцүүдийн талаар тайлбар оруулна. За мөн арын фоныг яаж салах вэ гэдэг талаар үзүүлье. За одоо тэгэхээр би саявтар нэг нөгөө англи сайтаа дээр жоохон юм хийж ажиллаж байгаа. Тэгээ энэ дэр нэг юм санал асуулга бэлдсэн баа. Яг нөгөө нэг юун дээр одоо нөгөө Шинэ Зеландад аялах вебсайтн дээр одоо нэг хүмүүс нөгөө манай талаар мэдээлэл авахар бол тийм ээ ингээ нэр, имэйл хаяг асуултаа над руу бичээд би тэрэнд ингээ имэйл хариу өгөхөр байгаа. За тэгэхээр ийм форм хийсэн байгаа. За яг энэ форм дээр ажиллаад явчих дараа нь би нэг буцаагаад яачих. За энийг харах гэдэг чинь тийм. За яг би сая ингээд дахиад за энэ дараа буруу газар бэлтжлээний доотлолт. Энэ question гэдгийнхэн доор нь оруулыг үл энэ баруун талд энэ нэмэх тэмдэг дарна. За тэгээ энэ дээр за одоо яг нэг асуулт бичиж болно шүү дээ. Ямар ч асуулт байж болно. За энэ дээр болоод таны нас гэдэг түрүүн бид нар яасан тийм ээ. Тэгэхээр таны нас гэдэг түрүүний хичээл дээр бид нар оруулсан баад энэ дээр бол multiple choice-тэй хийж болно тийм ээ. Multiple choice гэдэг чинь олон сонголттой гэсэн үг шүү дээ тийм ээ. 20-с 30 гээл эсвэл одоо 30-аас 40 гээл тийм үү тийм ээ. Дараагийнх нь 40-с 50 гэдэг юм уу 50-с дээш гэдэг энэ multiple choice-тэй ийм асуулт түрүү оруулсан тийм ээ. За эсвэл за short answer гэдэг нь энэ хараа энэ дээдлийн таны нэр гэдэг дээр short answer, yan таны email гэдэг дээр таны асуулт гэдэг дээр long answer text гэдэг урт өгүүлбэр бичих. Тэр short гэдэг дээр email-ийн нэр энэ төр богинохон байдаг шүү дээ тийм ээ. За мөн энэ урт гэдэг дээр энэ paragraph гэдгийг сонгочих жоо. Одоо энэ question гэдэг дээр paragraph гэх мэлээ их юм бичнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм боломжийг өгч байгаа. За нас гэдэг дээр бол энэ multiple choice гэдгийг өгч байгаа. За өшөө за одоо өөр дахиад нэг асуулт бэлддэг тийм ээ. За дараагийн асуултан дээр юу яаж болно шүү дээ. Жишээ нь одоо энэ check box гэх тийм ээ. За жишээ нь аялалд ирэхдээ тийм ээ. Аялалд явахдаа авч явах зүйлс гэдэг бичиж болно шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ дээр нь одоо жишээ нь пассворд гэдэг чеклэн гэдэг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр паспорт тийм ээ. За тэгэл дараагийнх нь дулаан хувцас гэдэг юм уу. За нэг хамтраач. Дулаан хувцас. За өөр юу гэж болох аялалд явахд тийм ээ. Борооны цувч гэдэг юм ингээд одоо эн чинь ингээд юу яах вэ гэхээр ийм эдрийн урталт нэгэ чеклээд явна гэсэн үг шүү дээ. Ийм форм бэлтгэхэд бол энийг бэлдэж болж байна тийм ээ. За түрүү яг бид нар нөгөө юу энэ явцын юу ямар шиг байдалтай харагдах нь гэхээр энэ баруун дэд бол энэ нүд байгаа превью гэдгийг дараад ингээ харчин. Тэгэхээр энэ иймэрхүү харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд насаа бүгэлж болж байна. Эсвэл аялалд явах юмудаа ингээд энийг авцсан гэдэг ингээд нэг чеклүүлэхт зорилготой байх юм бол тийм ээ. Ийм юу бүгэлж оруулж байна. За өшөө за дахиад нэг асуулт оруулчих. Дахиад нэг асуулт энэ асуултын юунуудыг л харуулдаг даа. За check box гэдэг саяхан басан тийм ээ. Drop down гэдэг юм бол бас яг ерөнхийдөө адилхан. За эхлээд одоо дараах загваруудаас сонгоно гэж тийм ээ. Загваруудаас сонгох гэдэг нэг загваруудаа өмнө нь би болж шинэ одоо оруулсан баа шүү дээ. Төрний юм дээр загваруудаас сонгох гэдэг зургнууд оруулсан гэж болно тийм ээ. За тийм бол загваруудаа тийм ээ. Загвар 1 гэдэг. За тэгэл загвар 2 гэл. За ингээд явчих юм бол за одоо энийг ингээ харъя гэх юм бол энэ маань ийм загваруудаас сонгох гэжээд энчинээсээ тийм ээ энчинээ ингэ сонгодог ч юм уу тийм ийм болгочихж байгаа. Тэгэхээр энэ бас аюу зүгээр байгаа. За өөр дахиад юу оруулаад үзье. За сая яасан. За энэ drop down чи саяхан файл апплод гэдэг юм бол энэ гаднаас ингээ файл оруулж болд юм байлээ.
За нэг юм юугаа оруулаараа гэд ядаг штэ тийм ээ, зураг оруул апплод хийгээрэй энэ төр гэд тийм ээ. Тэгэх юм бол энэчнээс нь за одоо чи зураг оруулаараа гэд тийм ээ. За тэгэх юм бол хүмүүс одоо энэ дээр чинь зураг оруулаад максимум тийм байна гэд энэ хэмжээг нь бас ингээ мегабайтын зааж өгöd. За хэдэн файл оруулах юм? Эсвэл 5 файл ч юм уу, 1 файл оруулах юм уу те. За тэгээд энэ only specific ямар нэгэн нөгөө нэг одоо зөвхөн одоо PDF оруулаарай, эсвэл одоо ганцхан имиж оруулаарай гэх юм бол тийм ээ. За видео оруулна гэдэг энийг нэг бас ингээ асаачих юм бол ингэж оруулж болно тийм ээ. Тэгэхээр энийг одоо ингээ харъя гэх юм бол иймэрхүү маягтай харагдах нь шүү дээ. Энд файлаа нэмэрэй гэдэг тийм ээ. Ингээ файлаа нэмэхэр чи энэ одоо drag down гэж select гээд тэгээд одоо энэ чинээсээ файлаа оруулахаар тэр хүнд тийм ээ. Тэгээд энд нь яг цэж зураг оруулахдаа бас энэ дээр нь бас нөгөө саяхан тэр мэдээллүүдийг оруулах хэрэгтэй. За ийм байх нь. За өөр юу энэ маш их аюу хэрэгтэй програм байна. За linear scale гэдэг нөгөө байдаг шүү дээ. Одоо 1-5 хүртэл та одоо энэ чанарын үзүүлэлтийг тийм ээ чанарын 1-5 гэж үнэлэх юм бол ч гэдэг юм уу те. За сайн хамгийн сайн яг одоо би энэ шууд ингэж бичиж заяа сайн нь 5 гэд тийм ээ энэ яг бас хаалт малтанд орчих болно шүү дээ. За нэг бүтээгдэхүүний чанар тийм ээ бүтээгдэхүүний чанарын тухай ярьж байгаа гэж бодъё л да. Тэгээд за тэгэх юм бол энэ маань яаж харагдах вэ гэхээр за чанарыг үнэлүүлгээ сайн нь хамгийн за энэ нөгөө нэг юмны тухай асууж байгаа тийм ээ. Тэгвэл чанар нь сайн муу энэ төр гэх юм хүмүүс эндээс ингэ сонголтоо их нэ шүү дээ тийм ээ. За ийм юм оруулж болж байна тийм ээ. За өшөө за дахиад өөр юу вэ? Сая юу оруулсан бэлээ? Linear оруулсан. За multiple grade гэхээр энд нөгөө нэг бас л яг энэ бол нөгөө одоо яг түрүүний нөгөө юу гэдэг дулаан хуцаа энэ аваараа энэ гэдэгтэй л адилхан тиймэрхүү. Гэхдээ яг нөгөө чеклдэг юм нарталтай юм байлээ тийм ээ. Одоо чинь түрүүний нэг аялалд явахдаа өмнөд оруулаараа гэлдэх юм бол эхнийх нь нөгөө паспорт гэл ингээл оруулж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэл энэ чинь ингээд чеклээд явна. Тэгэхээр энэ бас ерөөхдөө адилхан юм байлээ. За энийг орхичих. За энэ check read гэдэг нь бас ерөөхдөө бас төстэй юм байлээ. Түрүүний тэр нөө check box гэдэг дээр нь адилхан бас арталтай ингээд юу гараад явчихдаг. За өшөө за энэ дахиад нэг юм яач. Нэг шинээр нэмчээ. За энийг өсөнд. За энийг delete-лээд энийхэн дээр оруулсан дээр. Яг энийхээ доор ингэж яахгүй л доор ордог юм байна. За ингээд яхаар бид нар нөгөө энэ date гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо та аялал тэгтэнд хизээ ирэхээр төлөвлөж чинь тийм ээ. Мэн ингээд асуулт явуулчих юм бол ингээд date тавиараа гэдээ явуулчих юм бол одоо яаж ийн гэхээр нөгөө хүн чинь date тавина шүү дээ. Эсвэл төрсөн онсоор хэдэн сарын хэдэн төрсөн бэ? Хэдэн он төрсөн бэ гэх юм бол тэдэн оны хэдэн сарч гэдэг юм уу тийм ээ. Ингээд date мэт ингээд тавьчихна шүү дээ тийм ээ. За өшөө хамгийн сүүлд за цаг байгаа. Цагийг яаж оруулдгийг харуулъя. Цаг байна тийм ээ. За цаг яг нь та одоо тань руу хэдэн цагийн үед яриул уцаар ярих боломжтой цаг гэх тийм ээ. Энэ дээр нэг чи тийм ээ. Өгнөөсөө цагийг асууж байгаа гэх тийм ээ. Цаг гэдэг ингээд тавьчих тийм ээ. Тэгэхээр нөгөө хүмүүс маань нөгөө асуултанд орчих жоохон маань уцаар ярих цагаад энд оруулна шүү дээ тийм ээ. За тэгэх юм бол энэ маань яг ямар хөө байдалтай харагдах вэ гэхээр нөгөө хүмүүс маань эндээ цагаа оруулахдаа за би 12:30 цайны цагаараа ярих боломжтой гэдэг ингээд танд нөгөө санал асуулт болгохтой AM PM гэдэг ингээд бүгэлчих юм тийм ээ. За шүү. За өшөө энэ хажуу талын юмнуудаас яхаа. За энэ бол нэмэлт асуулт оруулахдаа энэ нь болохоор title description энэ title гэх юм зүүндэд болон дээр title оруулахад энийг харилна.
За мөн энэ ч бас нэг зураг оруулж чаддаг аа. За би энд ингээд зураг оруулсан байна тийм ээ. За жишээ нь одоо ингээд шинээр ячаад за энийг яачих ерөөсөө яачих. Энийг дор зураг оруулах гэж байгаа гэж үү тийм ээ. Тэгэх юм бол ингээд зургаа дарж байгаа л энэ чинээсээ апплод гэж за одоо тэгэл зургаа сонгочихно шүү дээ тийм ээ. Ямар ч зураг гэдэг нэг. За энэ зургийг сонгоч. За энэ зураг ингээд тарсан. За энэ нь болохоор юунис зураг тийм ээ. Миний нөгөө юуны за сая энэ тэр миний энэ доотлолд би энэ зураг оруулсан байна тийм ээ. За энийг юу нэрлэчих. Энэ ингээд зураг оруулсан. Энд яг саяхан шиг адилхан ингээд зураг оруулаад би тантай холбоо ярина гэдэг ингээд тийм ээ. За мөн ингээд энэ видео оруулж болно. За мөн одоо чинь энэний доор ингэчж жаад section ингэж нэмж болно. Тэгээ section гэдэг юм бол дахиад өөр section, өөр хуудсан дээр дахиад явах нь шүү дээ тийм ээ. За иймэрхүү маягаар хийж болд юм байлээ. За энийг бол delete хийчих, section delete хийчих тийм ээ. За иймэрхүү маягаар одоо энэ асуултуудаа юу яаж болно. За дээр нь сая нүд бол яг нь ингээд харах гэдэг бид нар сая үзүүллээ тийм ээ. Сая бид нар энэ санал асуулгын явцыг харах гэдгийг сая харлаа шүү дээ тийм ээ. За одоо санал асуулгаа сайтт энэ дээр required гэдэг яаж бөглөх вэ гэдгийг харуулах юм. За одоо чинь энэ одоо таны имэйл хаяг гэдэг ингэ байж юм тийм үү. Тэгэхээр энийг ингээ унтраачих юм бол энэ имэйл хаягаа өгөхгүй байсан ч гэсэн энд асуулгаа ячна. Хэрвээ энэ required гэдэг энийг асуучих юм бол энэ дээдлийн болон дээр заавал энэ жижигэн цэгнүүчсэн заавалчгүй энэ асуултад хариул гэсэн юм юу аахгүй. Тэгэхээр энэ аюул чухал. Чинь одоо нас гэдэг энэ дээр байх юм бол энэ required гэдгийг асуучих юм бол энэ хүмүүс заавалчгүй насаа бүглэх шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ одоо та ингээ харангуут энэ хараа таны нас эдгээр бол заавалчгүй бүглэх ёстой асуултууд ч гэдгийг ингэж харуулж байгаа. Энэ тэр required гэдгийг харуулж байгаа шүү. За шүү. За сая бусад функцүүд гэдгийг харуулсан. За энэ арын фоны өнгөийг солих гэдэг үзүүлээ тэгээ. За энэ яадаг юм бэ? Энэ хараа энэ customize theme гэдэг энийг дарчичаад одоо энэ бол ийм нэг ягаанд өнгөтэй байгааз. За хэрвээ би за энэ зургийг арилгачих тийм ээ. Энэ улаан өнгөтэй хамлын доотлын энэ бэкграундын өнгнүүдийн ийм дөрвөн янзаар сольж болт юм. Яг энэ хослолцсон байгаа байхгүй. Жишээ нь одоо pink энэ purple өнгө сонгоод нь артлын юм purple нь ингээ жоохон ууссан өнгөтэй. За тэгэл цэнхэр өнгө сонгоод ийм болоо л тийм ийм өнгө сонгоод ингээд энэ доотлынхны өнгнүүд нь бас ийм дөрвөн сонголттой. Энэ дээдлийн өнгөийг сонгоод доотлын өнгнүүд нь бас ингэж өөрчлөгддөг юм байна. За өшөө энэ дээдлийн өнгөийг бас юу яаж болдог? Зураг оруулж болд юм байна. За одоо энэ choose image гэдэг янгууд энэ янз янзын зургнууд байна тийм ээ. За жишээ нь одоо би номны зураг сонголоо гэж бодоход одоо энэ ингээд артталт ном ороод ирнэ энэ чинь ингээд номны зураг ороод ирж байгаа. Тэнгүүд энэ доотлол нь яг бас ингээд дагаад энэ өнгө ороод ирж байгаа ч гэдэг. Тэгэхээр энэ бас ингээд дизайныг ингээд өөрчилчих болд юм байна. За би сая энийг номны зураг оруулсан. За яхаа номныхаа зургаар явуучих. За тэгээд энийг би сая нөгөө вебсайттайгаа холбох гэдэг нөгөө линк оруулсан тийм ээ. За тэгэхээр би энийг нөгөө юу яаж яах гэхээр энэ send гэж ороод энэ хараа энэ гинж биш тийм гинжний зурган дээрээс энэ линкэн дээрээ дараад copy гэж аваад энэ копигаа биш тийм өөрийнхөө нөгөө вебсайтн дээр очиод за одоо чинь би энэ вебсайтны линк энэ клик фанасын линк руу клик энэ дээр дарж энэ нэг энэ формыг бөглөөрэй гэд би оруулж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ би энэ set section гэж оруулаад энд нь ингээд линк оруулчихж байгаа. За тэгээ save гэд. За тэгээ одоо миний энэ нэг юу вэ штэ. Энэ welcome New Zealand гэсэн энэ одоо би энэ англи хуудас энийхээ ингээ Монгол руугаар ороод энэ дээр нь би нэг англи юугаа хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ англи юун дээр би одоо энэ Шинэ Зеланд гэсэн энэ хэсгийг бэлдэж байгаа. Тэгэхээр энэ Шинэ Зеланд хуудасны энэ доотлол дээр нь одоо та энэ Шинэ Зеланд явахаар сонирхож байгаа хүмүүс энэ лөө орж үзээд за энд би одоо юу хам бол энэ батанд энэ формыг бөглөөрэй гэдэг хэнгүүд энэ хүмүүс ийшээ ороод энэ формыг ингээ бөглөх нь шүү дээ тийм ээ. За энэ зэхаа энэ зарим юмнуудыг байрлах чинь ер нь бол яг ингээд ард нь хийчих болно. Эсвэл одоо надтай холбоо бариараа энэ төр гэдэг юм бол энэ дээр бас яхна ингээд юугаа бичих чинь шүү дээ тийм ээ. Мэдээллүүдээ ингээд оруулчих болох нь байна. За тэгэхээр энэ бол айгүй энэ Google-ийн энэ форм бол өстой маш их хэрэгтэй. Одоо нөгөө манай энэ
улсын болон одоо янз бүрийн байгууллагын форум хийдэг штэ одоо тэгэл юм бүглүүлдэг штэ тийм ээ. Тэгэхээр энэ аюул чухал хэрэглэхэд аюул амархан тэгээд хэвлэлд гаргацаад амархан нэг сайт руугаа ингээд шууд холбоцоход аюул амар байгаа зү тийм ээ. Жишээ нь одоо миний энэ Шинэ Зеландын сайт руу одоо яхна форм бүглээл хүмүүс надад хандах нь штэ тийм ээ. Тэгэхээр энэ бол маш амархан ингээд хийчих боломжтой байна. За ингээд хичээлээ дуусгая, баярлалаа.